Анхдугаар Заяагийн Лувсан Пэрлээ 1980-ад оны үед Өнөөгийн Архангай аймгийн төвийн Булган уулын илгэн хаднаа богд зонхов тэргүүтээ олон бурхтыг шорон будгаар бүтээлгсэн нь олон зууны нар салхи цас бороо салхишуургыг ажирлгүй давж бидний үед ирсэн билээ. Элдв Эрдэнэт хэмээх могой жилийн зуны тэргүүн сарын 29 буюу 6 дугаар сарын 24-ний өдөр Монгол орноос сүүлийн 100 жил бүтээгдсэн хамгийн том зээгт наамал богд зонхов бурхныг Архангай аймагт заллаа. Дэмэж анжны талбайд 16 м өндөр 12 м өргөнтэй богд зонхов бурхны зээгт наамал шүтээнийг залж ламнар ном айлдан аравнайлсан юм а. Мөн Заяагийн анхдугаар болон 4-р дөрүүдийн гүдүнг дархан цаадад Булган уулын ингэр турших галдан зөв хийдэд залах ёслол болсон юм а. Бурхны шний сургаал ном бол зовлонгийн шилтгаан болсон муу сэтгэлийг дарах инэрл нэгүүлсэнгүү энд сайхан сэтгэлийг төрүүлэх бөн гүнзгий арга зам байгаа. Тэгэхээр бид хэд бүгд зовлон хүсгүй аз жаргал хүсдгээрээ адилхан. Тэгэхээр бид хэдийн хүслэг жаргал хүсгүй зовлон гэдэг бол шалтгаан нөхцөлийн ирэхээр үүсдэг. Тэгэхээр сайхан сэтгэлийн үүднээс бусдад тустай сайн үйл хийвэл үр дүндэн жаргал. Харин уур уцаар муу сэтгэл давтаад муу сэтгэлийн үүднээс бусдад хоролтой үйл хийвэл зовлон бэрхшээл үүсэж байгаа. Энэ бол байгалийн хууль зам ёс гэдэг шиг бодит байдал байгаа болохоор Бурхны шний энэ сургаал ном бол энэ зовлонгийн шилтгаан болсон муу сэтгэлийг засах, зөв сайхан сэтгэлийг дадуулах ийм гүн гүнзгий арга зам. Бурхан шашны гэлүгийн ёсыг үндэслэгч богд зонхов бурхны зээгт наамлыг уралхад 3 шүтээн урлангийн үндсэн урлаачтаас гадна 30-аад урлаач оролцож 6 сарын хугацаанд уралжээ. Зээгт наамалд 16 гярцхан 12 хэмжээтэй 300 м торго, 800 м зээг, 192 м брезент, 250 м олс, 192 м даав орсон байна. Тус шүтээн нь хэмжээний хувьд зээгт наамал урлалын Очирвайн бурхны хөргийн дараа орох том бүтээл болсныг урлаачид хэлж байна. Бурхны номыг дүрсээр илэрхийлж байгаа Бурхны ном гэж ойлгож байна. За энэ богд ламын маань дээр бол 3 цагийн бурхан байгаа. Тэгэхээр 3 цагийн бурхан гэдэг бол 3 цаг гэдэг бол угаасаа хорвоогийн бүхэл юмыг 3 цагт ингэж бурхны шашин бол тусгайлан авч үздэг. За тэр дээдлих бол хамгийн ихний дээдлэлт бол өнгөрсөн цагийн одсорон бурхан байна. За голынх нь бол бидний энэ цаг үед номлол сургаалнд дэлгэрсэн бурхан багш байна. За гуравт нь бол ирээдүйн цагийн майдэр бурхан байна. За ингээд голд нь бол богд лам маань арслан жирэн дээр, нар саран дэвсгэр дээр очир завлалаар ном номлохын материалгаар ингэж оршиж байна. За баруун мөрөн дээрх удвал цэцгийн дээр бэлэг бэлгийн элд. За энэ нь бол мөнхгийн үндсийг язаараар таслах ийм бэлэгдэлтэй. За зүүн мөрөн дээр нь бэлэг пирамидын ширнэн буюу шээрв нэмб гэж хоосон чанарын сургаал номлолын бэлэгдэж барьсан байна. За тэгээд шар малгайтны шашин гэж ярьдаг. За энэний гол бэлэг тэмдэг бол энэ төгс буянтын малгай гэж байна. За энэ төгс буянтын малгай бол дээшээ маш үзүүртэй байгаа нь бэлэг хурц байхыг бэлэгдсэн. Үндсэн 2 чихэн бол 2 үннийг бэлэгдсэн байгаа. Архангай аймаг аялал жуулчлалыг төр хувийн хэмжлийн түншлэлийн хүрээнд хөгжүүлж байгаа бөгөөд тэр дундаа шашны аялал жуулчлалыг хөгжүүлэх ажил Заяагийн хүрээ гэгэрэл бясалгалын энэхүү үйл ажиллагаагаар эхэлж байна. Монгол улс хүчилсэн хөгжлийг дэмжиж байгаа энэ ажлын хүрээнд Архангай аймаг бол уламжилт мал аж ахуй, хөдөө аж ахуйд суурилснаас гадна аялал жуулчлалыг хөгжүүлэх аймаг болж байгаа. Тэгэхээр бид нар аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэдэг бол нийгмийнхаа эдис болсон бизнесийн салбар болгонд хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт хийхийг л хэлж байгаа. Энэ бол хувийн хвшлүүдийн төр засгийн дэмжих гэж. Тэгээ бид нар бол Архангай аймгийг цаашдаа энэ аялал жуулчлалын хот болгох ёстой. Биднэрт энэ сайхан уул ус, байгаль хангаан байна. Түүх соёл нь байна. Ард иргэдийн байна бас сүсэг бишрэл энэ өв уламжлал байж байна. Замун газар зүүн байрлалын хувьд бол Архангай аймаг Монгол улсын төв зөгт оршдог. Ийм аймагуд бид нар хөгжих өргөн боломж байгаа учраас энэ аялал жуулчлалыг хөгжүүлэх ёстой гэж үзэж байгаа. Тэгээ хүрээ хийдэ байдаг газар аймгийн төвөө байгуулсан тийм олон газар байхгүй та бүхэн бүгдээрээ мэднэ. Тэгээ биднэрт энэ их сайхан өгөгдлийг бид нар цаашдаа хөгжүүлэх ёстой байна гэж үзэж байгаа. Заяагийн хүрээ гэгэрэл бясалгалын үйл ажиллагаанд хол ойроос зорж ирсэн сүсэгтэн олон байлаа. Зонхов бурхны бабсигаад арнотгийнхаа зонгоод бүрийн нутгийнхаа бүх зонгоодонд баяр хүргэе. Ямар гоё
Гинээр Улаанбаатар хүүгдтэйгээ хоёулаа гадсан байна. Энд орчихгүй. Тэгээд нутгийн зам олон чинь ямар гоё юм. Энэ тэнгэр хангаа биднийг ялдаад гад ингээд нар үүд байхгүй, салхи байхгүй, гоё юм нартай талтай сайхан байл. Ийм сайхан юу залснараа бид нэр энэ Архангай аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх үнд суурийг тавьж байгаа. Аялал жуулчлалын энэ бүдэнгээ бид тэр залснараа болохоор тэр одоо улаан удын итгэл тамбад явдаг урсгалыг Архангай аймгийн цэцэрлэг хот руу энэ аялал жуулчлалыг нааш нь татах асар том юм юу болж аялал жуулчлалын одоо юм бүс болж байгаадаа үнэхээр талархаж байна, баярлж байгаа. Энэ үнэхээр бас юм сайхан үйл явдал болж байна. Энд үнэхээр бид бас оролцож байгаадаа үнэхээр бас энэ бол бидний хувьд бол асар том буян, асар том тийм нэр хүндийн асуудал юм аа. Ингээд ийм сайхан арга хэмжээнд оролцож байгаадаа үнэхээр баяртай байна. Богд Зонхоо бурхны шүтэн болоод заягагийн дөрүүдийг залж арвнайлснаар түмэн олон өдөр шөнийн хэдийдэж зорин очиж сүсэглэн мөргөх боломжтой болж байгаа юм.